Та нүүрлэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй. Айж сүрдсэн хүн Бурханаас илүү айдаг зүйлээ хүндэлдэг. Хэрэг би Бурханлаг байвал элэг авьяас аяндаа идэвхтэй болно. Үгүй ээ. Та өөрөө идэвхжүүлэх ёстой. Та энэ цагт эрх мэдэлтэй нэгэн болсон. It's happening! Now shout! Hallelujah! Who are those that will be valiant for truth on the earth? Аава бидэнд үгээ хэлээч. Есүсийн нэрээр. Амен. 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 Сууцгаано. Одоо бүгдээрээ 6 дугаар хичээлээ сурцгаана. Өнгөрсөн хичээлээр сүнслэг бэлгээ сэргээх тухай сурсан шүү дээ. Одоо 2 дугаар Тимот 1:7-ыг дахин харцгаая. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба бие захирахын сүнсийг өгсөн. Өнгөрсөн хичээлд хүчний тухай ярьсан. Сүүчийн 3 хичээл бол миний хамгийн дуртай хэсэг юм аа. Энэ хэсгийг ярих гэж л нэлээд хүлээлээ. Ялангуяа өнөөдрийн хэсгийг ярих гэж маш их удаан хүлээсэн юм аа. Энэ 8 хичээлийн дараа айдсаас чөлөөлөх чөлөөлтийн залбирлыг энд байгаа бүх хүний төлөө үйлдэнэ. Энэ талаар залбирах бүрт Шинэ Зеландад үндэсний конференц дээр болсон нэг зүйл үргэлж санагддаг юм аа. Олон хүний эрх чөлөөний төлөөх хашгираа 5 минут орчим чих дүлээрэм үргэлжилсэн юмдаг. Энд ч бас айдсаас чөлөөлөгдөхийн төлөө залбирахад юу болохыг харах үлдэж байна. Энэ хичээлээр хайрын сүнсний талаар ярилцъя. Чухал үгийг уншия. Айдас сүрдүүлгээс чөлөөтэй амьдрах нь нүүрмгийн байдалтай ямар ч хамаагүй. 5 дахь хичээлийн төгсгөлд миний гэргийг тодорхой хэлсэн. Миний мэдэх нийтч зарим хүн айдсын асуудалтайгаа зөрчилдөсөөр явдаг. Заримдаа тэдний гаднах чадвар нь айдастай тэмцэлдэх, дотоод тэмцлийн халахвч нь болдог мэт. Дуугүй болох нь айж сүрдэсний л шинж байдаг. Зарим нь таагүй болох тусмаа илүү их яриа болдог. Энэний сонгодог жишээ бол Симон Петр юм аа. Тэр нийтч үзэл бодлоо хинээс ч айлгүй илэрхийлдэг хүн байлаа. Эр зориг, бэлгийг сэргээдэг тухай бид үзсэн шүү дээ. 2 төрлийн эр зориг байдгийг одоо тайлбарлая. Хүчрхэг сүнс, хайрын сүнс, бие захирах сүнс нь эр зоригийг өдөөдөг байхад нөгөө төрлийн эр зориг нь өөрийн хүчинд найдсны улмаас бий болдог 2 төрлийн зориг байдаг. Симон гаднаа зоригтой мэт боловч үнэндээ дураараа айдасгүй тийм хүн байлаа. Харин өөрийн амиа алдчихвээ гэхээс айж сүрдсэн байдаг. Энэ айдас нь тэрнийг Есүсийг үгүйсгэхэд хүргэсэн юм. Тэгэхээр хүчтэй хүн болохоор айж сүрддэггүй гэсэн үг биш ээ. Хэрвээ тийм бол Петр Есүсийг үгүйсгэхгүйсэн. Зарим нь Петрийг хулчгар болохоор нь их ярьсан ч тэрнийг тоодгүй байлаа. За бусд нь Петр байнга л ярьдаг. Бүх нөхцөл байдал хүндрээд ирэхээр тэр хулчгар гэдгээ харуулдаг да гэдэг байлаа. Энэ санааг би үнэн бишээ гэж боддгийг. Хулчгар байсан бол бүрэн зэвсгэлсэн бүлэглэлийн эсрэг ганцаараа хутгатай зогсож тэнд байсан нэг хүний хоолойг нь хэрчих гээд чихийг огтолж чадах байсан уу? Хулчгар хүн бол тэгж огт чадахгүй шүү дээ. Петр зөвхөн ярьдаг хүн биш байлаа. Тэгвэл яагаад Петр ийм үйлдэл хийх болов? Энэ хэсгийг та
сонсох хэрэгтэй байхаа. Иохан номын 18:3-т. Тэгтэл Иудаас цэргийн баг ахлах тахилч нар болон фарисеучудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү бамбар зэвсэг барин хурч ирлээ. Симон Петр илдээ сугалж тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив гэсэн байна. Хочгор харагдахгүй л байна да. Гэхдээ яагаад яг адилхан шүн Есүсийг танихгүй гэж зар зохины өмнө мэдсэн юм болоо? Боддоо. Цэргүүд рүү хутгатай дайрсан атлаа. Хэдхэн цагийн дараа зар зохины өмнө Есүсийг танихгүй гэсэн. Та сайн бодоод үзтээ. Яагаад өөрчлөгдөв? Энийг ойлгохын тулд урд оройн юу болсныг харцгаая. Матай номын 26-гийн 31-д Есүс юу гэж хэллээ? Та нар энэ шөнө надаас болж бүгд бүдрэх болно гэж. Харин 33 дугаар ишлэлдэр Петр өөрийгөө бусдаас онцгой болгож үг хэлдэг. Тийм үү? Танаас болж бүгд бүдэрлээч. Би хизээч бүдрэхгүй гэж хэлсэн байна. Нөгөөх эр зэрэг гарч ирлээ. Гэвч Есүс Петрийн сүнс рүү гүн харж байгаад ингэж хэлжээ. Үннээр би чамд хэлье. Энэ шөнө азарган дахиа донгодохоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэндэ. Сул дорой хүн байсан бол 3 жил хагас дагуулгахдаа хизээч худал үг хэлж байгаагүй удирдагчийнхаа үгийг дагах байсан. Харин Петр Есүст хандан 35 дугаар ишлэлдэр би хичнээн тантай хамт үхэх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв гэж юм. Ямар зоригтой ирвэ. Түүний зориг бусдад нь ч бас нөлөөлөд амжлаа шүү, тийм үү? Тэгэхээр дараагийн ишлэлийг харцгаая. Шавь нар бүгдээрээ бас тэгж хэлцгээв гэж юм. Гаднаас нь харахад эр зоригтой, цэвэр хандлагатай харагдаж байгаач ойроос харах юм бол Бурхны хайраас өөр зүйл тэднийг өдөөж байгааг харах болно. Лук номд бичсэнийг харцгаая. Лук 22-ын 21-д шавь нартайгаа сүүлчийн зоог барихдаа ийм нэг яриа өрнөсөн юм. Есүс хоол идэхээр суухдаа Лук 2-ын 21-д харин үзэх түн надаас уруугч нэгний гар миний хамт ширээн дээр байв. Тэр өрөөг та төсөөлдөм. Есүстэй хамт ойр дотны 12 ажилтан нь сууж байв. Иохан 6 дугаар бүлэгт Есүс та нарын нэг нь надаас урвна гэж хэлж байжээ. Тэгэхээр тэр өрөөнд бий болсон уур амьсгалыг та нэг төсөөлөд үзтээ. Тэр өрөөнд бий болсон хардлага, сэрдлэгийг та төсөөлж байна уу? Лук 22-ын 23-ыг харцгаая. Тэд өөр хоорондоо бидний хэн нь тийм зүйл хийх юм бол хэмээн ярилцаж эхлэв гэсэн байна. Хардлагын цаад хандлага юу байв? 3 жил хагас Есүсийг дагжхаад хэн нь тийм муухай юм хийх вэ гэсэн цэвэр хайрын хандлага байх тийм үү? Тэр бүх зардлыг дааж бүх агуу зүйлийг үндэстэн даяар хийсэн. Түүний дагалдагч нар хэн нь багшигаа барьж өгөх тухай хайж байхдаа ямар хандлагатай байсан болоо. 24 дугаар ишлэлийг харцгаая. Тэрчлэн тэдний дунд хэн нь хамгийн агуу байх нь хамгийн агуу байх талаарч маргаан дэгдэжээ гэж. Тэд хэн нь ийм муухай юм хийдэг байна гэж яринга хэн тэдний удирдагч нь болохыг ч яриад амжижээ. Энэ залуус юу хийгээд байна? Би Есүсээс урвахгүй. Би анхны оргиудыг нэг шүү гэцгээсэн байхаа. Яаков би Есүсээс урвахгүй. Би анхны оргиудыг нэг шүү гэцгээсэн байх. Яаков би Есүсээс яасан ч урвахгүй. Би чинь түүнийг ууланд сүр жавхлангаар хувирч өөрчлөгдөхийг харсан хүн. Тэгтэл Иохан тийм ээ би түүний хувьд хайрлагдсан дагалдагч шүү дээ гэв. Харин бүхний дунд хамгийн чанга дуутаа хэн байлаа? Петр. Тэр бусдаасаа илүү чанга дуутаагаараа залуусаа хүлээлдээ. Хэн усан дээр алхлаа гэлэм. Аль үлдээ? Та нар завин дээр үлдээд би усан дээгүр алхсан шүү дээ. Би түүн рүү очсон хүн. Бидний хэн нэхлээд түүнийг хэрэгсгэлээ? Намайг өрөөгдсөн гэж тэр хэлсэн шүү дээ. Би ч бас түүнийг ууланд хувирахыг харсан. Би бүр түүнд сүм барьж өгөх санал тавьсан. Дэмдэ Петр би та нарын хамгийн агуун болох учиртай бус уу гэлээ. Тэр өөртөө итгэлтэй байлаа.
Тэрний энэ итгэлтэй байдал нь Есүсийг хайрлах агуу хайранд нь л байсан байх. Тийм үү? Цааш нь харцгаая. Матай 26-гийн 36 сүүлчийн зоогийн дараа Есүс тэдний хамт Гетсмен хэмээн нэрлэдэг газар ирж шавнартай намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гэж. Гетсмен бол тосны шахуурга гэсэн утгатай үг л дээ. Их шахалтаар доторх нь гардаг шүү дээ. Чидүүн жимсийг шахуурганд хийж шахахад чидүүн жимсний тос шахагдан гардаг. Есүс Гетсменд очиход тэд мөн адил шахуурганд орсон юм. Тэдний дотор нь байсан хандлага ил гарсан юм аа. Тийм үү? 37 дугаар ишлэлдэр тэр зовж шаналж эхлэв гэж. Есүс энэ цаг мөчид тосны шахуургад орсон учраас зовж шаналж эхэлсэн юм. Тэр ч битээ хэл хөлс нь цусан дусал болж байлаа. Яагаад? Есүс тололдож байсан юм. Тэр загалмайг чиглэж байлаа. Энд л Есүс өөрийнхөө болон аавынхаа хүслийг харьцуулан ярьсан байдаг юм аа. Үнэхээр гайхалтай. Есүс нүгэл үйлдэх чадваргүй гэж зарим хүн боддгоо, харин Библиэд тэр бүх талаар бидэн шиг соригдсон ч нүгэл үйлдээгүй гэсэн байдаг юм. Хэрвээ Есүс нүгэл үйлдэх чадваргүй байсан бол соригдох шаардлагагүй байсан. Тэр хизээч нүгэл үйлдээгүй гэдэг нь үнэхээр ялгуулсан хэрэг. Тийм үү? Энэ цэцэрлэгт Есүс өөрийн болон аавынхаа хүслийг тус тусад нь ялгаж хэлж байна. 39 дугаар ишлэлд Есүс эцэг минь хэрэг боломжтой бол надаас энэ аягийг өнгөрүүлээч. Гэвч миний хүслээр биш харин таны хүслээр болог гэж залбирлаа. Энэ бол аавынхны хүсэл гэдгийг Есүс мэдэж байлаа. 3 жил хагасын хугацаанд дагалдагч нартай энэ тухай 3 удаа хэлсэн байдаг. Тэр Ерүсалимд нүгэлтнүүдэд тушаагдсан ч 3 дахь өдрөө өглөөс амилах нь Бурхны хүсэл гэж ярьж байсан юм аа. Цовдлогдохоос хэдхэн өдрийн өмнө Иохан 12-ийн 27-оос 28-д хэлсэн байдаг. Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аава, энэ цагаас намайг авраач гэх үү? Гэвч би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. Аава, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл Тэнгэрээс би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. Хүмүүний хизээч туулж байгаагүй их зовлонг Есүс биеэрээ мэдрэх гэж байгаагаа мэдэж байсан учраас ааваасаа ийхүү гуйжээ. Есүс аава хэрэг боломжтой бол үүнийг надаас холдуулаач. Гэхдээ миний хүслээр биш таны хүслээр гэхдээ ч би ямар ч үед таны хүслээр байна гэж аавда хэлжээ. Иохан 12:25-д өөрийн дагалдагч нартай энийг хуваалцсан юм. Өөрийн амийг хайрлагч хүн түүнийг алдна. Энэ ертөнцид өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийг мөнх амьд хүртэл хамгаалах болно. Бичээс 2 хариулт өгч байна. Тийм үү? Петр яагаад амлснаа биелүүлж чадсангүй вэ? Есүс яагаад чадав? Есүс өөрийн амиас илүү Бурхан аавда хайртай учраас амлалтаа биелүүлсэн. Петр өөрийн амийг Есүсээс илүү хайрлсан учраас чадаагүй юм аа. Петр Есүсийн төлөө амиа зарвилах агуу хүсэлтэй байсан ч хайр нь тийм агуу байгаагүй хэрэг. Гетсмен цэцэрлэгт зөвхөн Бурхан аавын хүслийг мэдэх нь хангалтгүй. Харин биелүүлэх хэрэгтэй байлаа. Есүс дотоод зөрчлөө ялжээ. Загалмай дээр тэр бидний ч өөрийн ч зөрчилдөөнөө ялахдаа бүгдийг эзлэн авчээ. Харин дарамт шахалт хэрхэн Петр болон бусад дагалдагч нарт нөлөөлөв? Есүс бүтэн цагийн турш залбирлаар тэмцэлдсэний дараа дагалдагчид дээр ирэхэд тэд унтцгааж байлаа. Лук 22-ийн 45-ыг харцгаая. Үе гунигаасаа болж унтаж буй тэднийг олж хараад гэж. Есүстэй адил шахуургад ороход тэд унтаж. Харин Есүс юу хийсэн бэлээ? Үе гашуутай тулдахдаа өөрийн амийг хайрлалгүй Есүс тэмцжээ. Дагалдагчид харин унтаж амийг хайрлалгүй тэмцээгүй юм. Есүс тэднийг хараад ингэж хэлсэн байдаг. Матай номын 26-гийн 40-41. Тэгээд тэр шавнар руугаа ирж тэдний унтаж байхыг хараад Петрт та нар чинь надтай хамт ганцхан цагч сэргэг байж чадахгүй улсуу. Сэргдэхгүй тулд сэргэг бай залбир. Сүнс хүсэж байна. Харин махан бие сул дорой юм гэлээ. Зүрх сэтгэл сүнс хүсэж болохч бидний махан бие ургаш явхад саад болдог. Үр дүнд нь
Хэрэг бидний махан бие цовдлогдохгүй бол түүнд хүссэн бүхнийг нь бид өгөх хэрэгтэй болдог. Тийм үү? Сүүлчийн зоогт байсан хандлага шахуургад ороход ил болов. Дагалдагчдын дотор юу байв? Бэртгчин, бардам зан. Энэ хоёр зан дагалдагчдыг хөдлөж байлаа. Есүс амиа өргөх гэж бүтэн 3 цаг залбирч байхад тэр чухал цагаар дагалдагчид унтжил байсан. Есүс 1 цаг залбираад буцаж ирэх болгонд тэд унтцгааж байсан юм. Есүс өөрийн хүслээр 3 цаг тулалдсан бол ялахгүй байлаа. Харин эцгийнхээ хүслээр л Есүс ялсан юм. Тэр ялах үедээ л би бэлэн аваа. Одоо үүнийг хийцгээе гэсэн билээ. Есүс тулаандаа ялсан. Түүний шийдмэг байгаад Ромын захирагч хүртэл гайхаж байлаа. Өөрийгөө өмгөөлөх ганц ч үг хэлэхгүй байгаад захирагч харин гайхаж байлаа. Есүс би өөрийгөө өмгөөлөхгүй. Бүх шүүлтийг би аавынхаа гарт даатгсан. Миний аав зөвшөөрөөгүй бол хинч надад юу ч хийж чадахгүй гэж билээ. Тэргүүн тахилч нар болон Ромын захирагчийн өмнө Есүс хэрхэн ийм зориг шийдэмгий байв? Ягаад гэвэл тэр залбирлаар ялсан юм. Тийм үү? 1-р Иохан 4:17-оос 18. Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов гэж. Есүс захирагч Пилат болон тэргүүн тахилчийн өмнө шүүгдэхдээ зоригтой байлаа. Шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Бурхантай залбирлаар гүнзгий холбогдож, түүний хайр таны дотор шатах үед шүүлтийн өдөр та зоригтой зогсох болно. Хүмүүс гүтгэх үед та давх гэж зүтгэхгүй, харин Бурхан өмгөөлнө гэдэгт найдана. Та тэд гүтгэвч Бурхан намайг өргөнө гэдгийг та ойлгоно. Хэрэг хүмүүс танд шудраг бус хандсан ч та зөв хандвал Бурхан таныг өрөөнө гэж Иохан хэлсэн. Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцид түүн шиг байдаг. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна. Хайр бидний дотор төлөвшөд бидэнд айдас үгүй болно. Яагаад? Учир нь айдас өөрийн төлөө, хайр бол Бурхан болон бусдын төлөө байдаг. Есүс найз нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр гэж үгүй гэсэн. Өгсөн хүнийг та айлгаж чадахгүй. Авсан твтэж байгаа шарилд буу тулгаад. За нөхөр минь, тархийг чинь зад бууданда гэвэл тэр яах ч үгүй шүү. Яагаад? Өгсөн болохоор. 1980-ад оны үед намайг Өсвөрийн цуглааны пастор байхад цуглааны нэгэн ажилтан байж билээ. 7000 гаруй гишүүнтэй ч болгоно л да. Тэр эмэгтэй миний өрөөнд орж ирээд сууснаа. Джон пастора, би өөрийнхөө талаар таагүй бодолтой явдаг гэхтэн. Тэр чинь чиний л асуудал. Гээд бодож амжихгүй шууд хэлчихсэнд тэр над руу юу гинэ гэсэн шиг хараад та чинь пастор хүн шүү дээ. Та миний гарыг атгаад энэ муухай бодлыг ялахад надтай хамт явах ёстой шүү дээ гэх байдлаар хандав. Би энэ таны асуудал. Библиэд хаана өөрийгөө өрөвдөх талаар хэлсэн бэ? Есүс хэрв намайг дагахыг хүсч байвал өөрийгөө гүйсгээд загалмаагаа авч намайг даг гэсэн. Загалмаа бол үхэл. Үхсэн хүмүүст өөрийгөө доош хийх асуудал үгүй. Авсан төвтж байгаа эмэгтэй гинтхэн босч ирээд л надад юу өмсгөчихвөө? Миний үсийг яачих вэ? Нүрийг минь яаж будчихав вэ? Салах ёс хийхдээ ийм дүрийг минь харах гэж үү гэдэггүй шүү дээ. Тэр өгчихсөн хүн тэрэнд өөрийн үзмжийн талаар асуудалгүй. Амен. Эхнэрийн минь бичсэн нэг номд илэрхийлсэн Бурхны үгийг би зээлдээ л дээ. Адам Ева хоёр цэцэрлэгтээ ямар галбиртай байсан талаарх Библийн ишлэлийг та хизээч олохгүй хаа. Библиэд тэд нүцгэн бие биесээ ичдэггүй гэж л бичсэн. Тийм үү? Нүгэл үлдэхэд тэдэнд бие болсон ихний мэдрэмж юу байв? Тэд нүцгэн ичиж байсан. Өөрийн байгаа байдалд анхаарах сэтгэлгээ ингэж л орж ирсэн юм. Хуучин гэрээнд хүмүүсийн бие галбир царай зүсний талаар их олон бичсэн байдаг. Давид царайлаг байв, Ребека хөөхөн байв, Абсалом урт үстэй байв гэх мэтэр.
Тийм үү? Харин шинэ гэрээнд хүмүүсийн галбир царай зүсний талаар ямар нэг юм бичснийг та олохгүй хаа. 2 дугаар Коринт 5:16-д. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махан биеийн дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махан биеийн дагуу мэддэг байсан ч гэсэн эдгээр бид түүнийг дахиад тийм байдлаар нь мэдэхгүй гэжээ. Есүс биднийг өөрийгөө дорд үзэх үзлээр чөлөөлсөн. Тийм байтал чуулганд яагаад бид энэ тал дээр тэгтэл хүч гарган тэмцэнэ вэ? Энэ үнэхээр сайн номлол шүү, Лиза. Айдас биднийг зовоох учиргүй. Яагаад гэвэл үгсэн хүнийг юу ч айлгаж чадахгүй. Матай 26-гийн 56-ад. Матай 26-гийн 56-ад. Бүх шавь нар түүнийг орхин зүхтв гэж. Өмнөх асуулттай хариулъя л да. Бяцхан армийн өмнө Петр яагаад хутгатай дайрав? Петр бусдад таалагдах гэж. Бусдын өмнө гайхуулах боломж гарах үед тэр зоригтой болж бай. Хэн нь агуу вэ гэдэг маргаанд ч тэр чанга дуугарчил байсан. Тийм үү? Ойлгож байна уу? Одоо түүнд хамгийн агуун гэдгээ батлах боломж гарч ирсэн тул тэрээр цэргүүдийн эсрэг хутга барин дайрсан бэ. Тэр юу хийлэм? Петр хутга барин дайрахдаа хэрэг би асуудалд орвол Есүс намайг шоронгоос гаргах юм чинь гэж бодож явлаа. Тэр усан дээр алхахдаа айснаасаа болоод живхэд Есүс түүнийг уснаас татаж гаргасан. Олон удаа түүнийг асуудлаас Есүс чөлөөж байжээ. Тиймд Петр бусдаасаа илүү Есүс тайртай гэдгээ батлах гэж ийхүү үйлдэлсэн хэрэг юм. Тэр тагилчийн араас явж байгаад тагилчийн зарцын чихийг хутгаараа цавчив. Хэрэг би ямар нэг буруу юм хийвэл Есүс чөлөөлнө гэж үргэлж бодож байлаа. Есүс чихийг эдгэж өгсөн. Харин Есүс өөрөө баривчлагдсан юм. Есүс би баригдан алагдаж 3 дахь өдөртөө үхлээс амьдна гэж хэлж байсан ч ийм болсон бүгд шоконд орцгоож. Тэд энэ үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан байлаа. Есүс асуудлаас гарна л гэж тэд бодож байлаа. Назар хотынхан Есүсийг хадан цохионоос унгах гэж байхад Есүс тэндээс зүгээр л мултарсан. Есүс асуудлаас ямагт гаргаж авдаг байсан болохоор энэ удаад ч тэд тэгнэ байх л гэж бодож байлаа. Тийм болохоор Петр ямар зоригтой байв. Бурхан бодсон шиг л үйлдэнэ гэж бодож байлаа. Харин бодсон шиг нь болохгүй үед нөхцөл байдал өөрчлөгдөхөд дотор нь байсан жинхэнэ сэтэл нь ил болсон юм. Есүс баривчлагдангуут тэд эн чинь юу болж байна? Ингэн гэж огт бодоогүй штэ. Тэр газар дээр хаанчлан байгуулах месая шүү дээ. Баригдчихлаа гэж юу? гэж. Түүнийг юу ч хийж байсан Есүс аварна гэдэг бодол дээр нь эр зориг нь түшгэлж байлаа. Бүх юм эсэргээр нь болох үед түүний нөгөөх эр зориг нь алга болчихжээ. Есүс баригдлаа. Петр галдад дулаац суулаа зарц охин та Есүстэй хамт байсан Галилийн хүн байна штэ гэхэд Петр үгүй би биш гэжээ. Петр 3 удаа үгүйсгэж азарган дахиач донгодлоо. Тэгээд юу боллоо? Марк 4:16-аас 17-д Есүсийн хэлснээр боллоо. Үүнчлэн эдгээр нь чулуурах газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр дараа баяртайгаар хүлээн авдаг. Өөрсдөд нь бат үндэс байхгүй. Харин тэд түр зурих бөгөөд дараа нь үгнээс болж зовлон хавчлага тохиолдоход тэд тэр дараа ундаг гэжээ. Зовлон гэж юуг хэлв? Юмс санснаас чинь өөрөөр эргэх үед Бурхан ингэх байх гэж бодсон штэ гэх нь зовлон юм. Асуудлын үндэс юунд байсныг мэдэх нь зовлон. Бидний үндэс ямар байх ёстой гэсэн Библиэд Эфес 3:17-д та нар хайр дотор үндэслэж суйрлаад гэдэг бүтэн уншия. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж та нар хайр дотор үндэслэж суйрлаад гэж. Сайхан сэтгэлтэй байх хангалтгүй юм. Амьсныхаа дараа Есүсийн хэлсэн үг нь үнэхээр гайхалтай. Тийм үү? Иохан 21-р бүлэгт Есүс амьлж Петр урам хугаран хуучин ажилдаа орж загасчилдаг тухай гардаг. Тэнгэр элч Мариад дагалдагч нарт Петрт хэл гэдэг. Урам хугарсан Петр эргээд загасчныхаа ажлыг хий. Амьлалтын дараа дагалдагч нар загасчлахад Есүс нуурын эрэг дээрээс тороо нөгөө тийш нь хай гэв. Хэлснээр нь олон загас барьж живх шахав. Иохан эн чинь эзэн байна гэв. Петр тэр дараа ус руу өсрөн орж эрэгт сэлж хүрв. Есүс тэдэнд өглөөний цай бэлтгэж байлаа.
Иохан 21:15. Тэднийг өглөөний хоолоо идэж дуусгахад Есүс Симон Петрт "Иохны хүү Симоно, чи намайг тэднээс илүү хайрладгүй" гэж асуухад тэр "Тийм ээ эзэн. Миний танд хайртайг та мэднэ" гэж хэлв. Есүс түүнд "Миний хургнуудыг тэжээ" гэлээ. Грекээр агапио гэдэг үгээр хайрыг хэлжээ. Агапи гэж юу вэ? Агапи бол Бурхны хайр. Бусдын төлөө амиа өгдөг Бурхны хайрыг грекээр ингэж хэлдэг юм. Хайрыг илэрхийлэх өөр хэдэн үг грек хэлэнд бий. Гол хоёр нь агапе ба филио. Агапе бол найз нөхдийнхөө төлөө амиа зориулах хайр юм. Филио бол сэтгэл мэдрэмжийн хайр юм. Дэлхий бол филио хайраар дүүрнэ. Чуулганд ч мөн адил. Дэлхийд агапе хайр гэж үг байв. Есүс чухам энэ хайрын тухай ярьсан юм. Би та нарт шин тушаал өгье. Та нар бие биеэ би та нарыг хайрлсан шиг хайрл гэжээ. Өөрөөр хэлбэл би та нарын төлөө амиа зориулсан шүү дээ. ертөнц энэ хайрыг өгч чадахгүй гэжээ. Тиймд дахин төрсөн итгэгч бүр Есүсийн энэ хайраар амьдрах ёстой. Есүс Иохан 21:15-д Петрт агапе хайраар хайртай юу гэж асуужээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амийг өгтөл намайг хайрлах уу гэж асуужээ. Петр шалдаа буусан байлаа. Түүний бардам занч алга болсон байлаа. Петр Есүст юу гэж хариулсан гэж? Симон, агапе хайраар намайг хайрлах уу гэсэн. Петр Есүст "Тийм ээ эзэн, би таныг филиогоор хайрладгийг та мэднэ" гэжээ. Петр "Тийм ээ, танд хайртайг минь та мэднэ" гэхдээ грекээр филио гэжээ. Энэ үгэндээ еврей гаралтай үг л дээ. Тиймд Есүс түүн рүү хараад "Амиа өгтөл намайг хайрлах уу" гэхэд Петр "Тийм ээ, би сэтгэл мэдрэмжээрээ л хайрлана" гэжээ. Өөрөөр хэлбэл амиа өгтөл хайрлаж чадахгүй гэж юм. Би чадахгүй гэдгээ танд баталсан шүү дээ. Гэхдээ сэтгэлдээ бол би хайртай гэлээ. Юу болоод байна? Петр одоо л үннээ хэлж байна. Бурхан үннээ хэлдэг хүмүүстэй хил амаа олдог. Бид заримдаа Бурханы өмнө багтаа очдог. Баг зүснээрээ түүнийг хуурна гэж боддог. Тэр бидний доторхыг мэднэ. Тийм атал түүнд нөлөөлөх дүр эсгэх хэрэггүй. Петр Есүст "Та галзуураагүй үз. Таны төлөө өгөх гэж үү?" Есүс "Чи намайг үгүйсгэл" гэхэд бостно. Тийм ээ, бид таны төлөө өгнө гэж хэлж байсан. Тэгээд Есүс ганцаараа хоцорсон юм. Есүс үүнийг ойлгохын тулд жаахан хугарах хэрэгтэй гэлээ. Чуулганд удаан байх бүр би хүмүүсийн бардам зан хэрхэн хугарахыг олонтаа харсан. Бурхан нүднээх шиг л болдог. Яагаад гэдгийг мэдмээр байна уу? Би хугарч өгдөггүй гүргэрнэ байлаа. Морийг унлагадаа хэрэглэхийн тулд эхлээд номхруулдаг. Номхроогүй догшин адгуусыг хэрв эзэн таныг номхруулах хэрэгтэй бол номхруулаг. Петр чуулганы агуу хэлж болсныг бүү мартаарай. Тиймд Есүс Петр рүү хараад "Чи надад хайртай юу Петр" гэлээ. "Өөрийн амийг өгтөл надад хайртай юу" гэв. Петр "Үгүй би сэтгэлээрээ л хайртай. Амиа өгтөл таныг хайрлаж чадахгүй" гэлээ. 16 дугаар эшлэл. Есүс дахин 2 дахь удаага түүнд "Иохны хүү Симоно, чи намайг хайрладгүй" гэхэд тэр түүнд "Тийм ээ эзэн, миний танд хайртайг та мэднэ" гэлээ. Есүс түүнд "Миний хондийг хариул" гэлэм. Петр дахиад л филио хайрыг илэрхийллээ. "Би сэтгэлээрээ хайртай, харин амиа өгтөл таныг хайрлаж чадахгүй" гэжээ. Есүс 3 дахь удаага "Симон Петрэ, чи надад хайртай юу?" гэж асуусан. Есүсийн хайрыг ямар үгээр илэрхийлсэн гэж филио. Есүсийг 3 таа үгүйсэхэд нь тэрнээс 3 удаа хайрыг асуудаг нь их сонирн байгаа биз? Есүс Петр рүү хараад хэлсэн үгс нь их сонирн. 18 дугаар ишлэлийг харцгаая. "Үннээр би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүг рүүгээ явдаг байв. Харин өдлөгтөө чи гараа сунган өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав." Есүс энд юу хэлчихв? Тэр Петр чи сэтгэл мэдрэмжийнхээ хайраар явж байгаад алдсан. Харин үүнээс ч хэцүү өдөр ирж байна. Ялахын тулд төгс хайранд хүчрхэгж гэжээ. Бидний тусын тулд Бурхан хийдэг. Ялах хүртэл айдаг зүйлтэй минь дахин учруулдаг нь бидний тусын тулд юм. Бидний хүч дуусахад Бурхан руу бид хашгирдаг. Тиймээс Паул "Үүнийг надаас салгаач" гэж би энэ талаар эзнээс 3 таа хүсэмжлэн гуйсан юм гэж. Бурхан Паул одоо хүртэл үүнийг чи ойлгоогүй гэж үгээд мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно гэж. Паул энэ илчилийг ойлгоод иймд би ихэд баяртайгаар мөхс байдлуудаараа илүү сайрхан. Ингэн Христийн хүч миний дотор оршихын тулд билээ гэж.
Ойлгож байна уу? Амьлалтын дараа ариун сүнс Петрт буун ирэхэд Бурхны хайр зүрхэнд нь дүүрэхэд тэр өдөр Петр юу хийсэн гэж? Тэр Есүс Христийг түүний амьлалтыг Иерусалим даяар тунхагласан. Зар зохины өмнө Есүсийг үгүйсгэсэн хүн Иерусалим даяар Есүсийн амьлалтыг зоригтойгоор тунхаглаж байна. Тэр баривчлагдсан. Тэр баривчлагдаад Есүсийг цовдлуулсан Санхедрины өмнө зогсохдоо ийхүү хэлжээ. Та нарын цовдлуулсан Есүс Христ бол Месая. Түүнээс өөр аврал өгөхнөр байхгүй гэлээ. Харин зөвлөл Үйлс 4:17-д бие биедээ. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархахгүй тулд энэ нэрээр дахин хинтээч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээжээ. Тэд хоёр дахь удаага баривчлагдсан бөгөөд энэ удаа тэднийг зодлоо. Петр энэ дэлхийг хэрхэн орхив? Амиа өргөсөн хүмүүсийн талаарх Фоксийн номд энэ тухай хэлжээ. Түүнийг цовдлох гэхэд тэр тэдэнд би эзэн Есүс шиг адил үхлээр үхэн зохисгүй гэж хэлжээ. Тийм болохоор Петрийг тэд загалмайд толгойг нь доош нь харуулсан цовдлсон байд. Хорвоог ийхүү орхихдоо бүтээгч Бурхнаа алдаршуулжээ. Тэр алдсан зүйлээ эргүүлэн олж авах агапе хараа Бурхандаа зориулах боломжтой болсон юм аа. Толгоогоо доош нь харуулсан цовдлоход Петр айгаагүй зоригтой байсан. Амиа өргөсөн хүмүүсийн талаарх Фоксийн номд шонд хөлүүлж шатаалгасан нэгэн настай эмэгтэй дүрс бий. Тэд Бурхны нэгүүлсэл хангалттай учраас гараа чанга атга гэж хэлж байжээ. Тэдгээр эмэгтэйчүүд удирдагч нарт хандан хэрхэн ярьж байсныг уншаарай. Нэгэн залуу эмэгтэй шонд хүлэгдэн шатаж байхдаа ингэж хэлсэн байдаг. Тэр сүүлчийн амьсгалаа хураан хоёр хуруугаан бариад Бурхны нэгүүлсэл хангалттай гэж сүрдүүлэг, үхэл, тамлал чулуугаар шидүүлж байхдаа тэдгээр ариун хүмүүс хэрхэн ярь зоригтойгоор удирдагч нартай хандан ярьж байсныг та уншна. Бурхны хайр зүрхэнд нь дүүрэн байгаа учраас тэд ингэж чадсан юм. Тэр хайрыг та бидний дотор Бурхан тавьжээ. Тэр бидэнд айдсын сүнс өгөөгүй, харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн билээ. Бие захирах талаар дараа нь үздэгэй.